Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Агуу Гатсби. Магадгүй сонсогчдаа санаж байгаа бол өсвөх ирээдүйтэй залуу бизнесмен Ник Каравей ямар нэгэн байдлаар хаа нэгтэйгээс чумлахааргүй боломжийн үзүүрээс атгах нь хэмээн итгэж анх Нью-Йорк хотноо ирж буй түүхээр энэ кино эхэлдэг. Түүний усан цэнхэр нүднийх нь инэрэнгүй гэгэн харц. Өнөөдрөөс илүү нөгөөдрийг бүтээж улмаар хожимын нэгэн өдөр сонгосон салбарт амжилт үзүүлж солгойл дээр зогсож байсан ч ганхахгүй тогтдог болно гэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх шиг харагддаг. Цаг үеийн байдал ороовсгай хөгжил цэцгэлтийн хэмзэг мэдрэмтгий шатан дээр ирээд байгаа. 1920-ад оны ихэнх үеийн Нью-Йорк гэдэг түүний хувьд маш хурдцтай ажиллаж буй авраг том хөдөлгүүр мэт санагдана. Гэхдээ тэрэнд юу ч үгүй ирээгүн дээр эд залуу насных нь босгон дээр эцгийнх нь үлдээсэн хүнлэг зөвлөгөө болох ямар ч үед хүний сайн талыг олж хардаг вэ гэсэн шигтгэн ганц өгүүлбэр зүрхэнд нь шивэстэй явна. Тиймдээч Никийн амьдралд орж ирэх олон хүмүүс дундаас ядуу Пермерийн гэр бүлээс гаралтай хэдийч цэрэг ухаан сэргэлэн хурц шалмгаа байдлаар нэр нөлөөвхийн нууцлаг хөрөнгөтөн болж амтсан үеийнгийн хэд болох үс эрхэм Гатсби гэгч залууд хэн хинээс илүүтэй итгэж нөхөрлөхөд хүрсэн болно. Отоос 20 милийн зай турших Лонг Айленд дээр байшин дөрөс амьдрах болоод удаагүй Ник Каравейний хөрш болох тансаг харшийн эзэн Майширжим Гатсби гэдэг бол анхны бураг дачир хөв тавиланга аз жавшаан дүүрэн хөвөх тэнгисийн амьдралаар сольж улмаар код гэгч хөгшин далаачны хөрөнгө мөнгийг өвлөн авснаар гэнэт хаанаас хэрхэн гарч ирсэн хэн бүхэнд нууцлаг гэмээр джентльмений дүрд идэвхтэй тулгуулсан нэгэн төдийгүй сонин болгоны ихний нүүрний чимэг өдрөөр гэрэлтэх ганц удам мэд амжилтын эзэн байсаар бараг хончхад байсан үе дээрээ байлаа. Тиймээс Гатсби шиг торгон мэдрэмжтэй шаргуу дайчин мөн дээр нь мөнгөлөг хүний хувьд нэг шиг эхлэл дээр явж буй эрэлчнийг өөртөө бүрэн итгүүлж өөрийнхөө төлөвлөгөөнд татан оруулах нь нэг их хэцүү биш байсан болов уу? Тийм ээ. Тэр түүнийг яг л хулганыг занганд оруулахын тулд газраар бяцлаг өрүүлж өгдөг шиг тансаг хэрэглээ том харш өсөр үдэшлэг нөлөөхөд танилуд чих хонгоож нүд нээгээгүй хэний ч чулуу гайхширлыг төрүүлхэн дамжиггүй үзэгдлүүдээр өөрлөгөө байн дууцаар зорсондоо өрөх гол гарц буюу ундын хатныг дуудах хөзрийг гартаа оруулна. Гэвч энэ бүхэн миний танд хэлэх гэсэн гол зүйл биш. Товчхондоо гэвэл Гатсби амжилтанд хүрэхийн тулд хэн болсноос үл хамааран гагцгүй Ник Каравейд хэлдэг ганц өгүүлбэр дээр нь багахан хэмжээний задлан хийхийг зорьсон юм. Тэгэхээр онцгой сонин зүйлгүй гэмээр нэгэн өглөө Никийн гэрийн гадаа мөнөөх ихэмсэг болоод эрхэмсэг Гатсби одоо л яг өөрөөрөө байна уу та гэлтэй итгэл хүлээлгсэн андын мишэлийг дүүрэн цацруулсаар хурж ирдэг. Танилцаатуудаа гэж Гатсби өөрийг нь андуудуулахад алдахгүй гэж хүндтгэн үзэх Никийн илт үлдсэнгүй байдал дээр нь дөрүүлэн жихийн тулд эхлээд өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөх хэрэгтэй гэсний үндсэн дээр гялцал содон ширгалгоо юмсан машинтаа суулган зоог барих газрын зүг урдлах замдаа тэрээр яриагаа яг хаанаас ирхэн эхлүүлэх вэ гэдгийг маш богино хугацаанд эргэцүүлж амжина. Тэр түүнд хэлэхдээ би чамд хэн нэгнээс болж буруугаар ойлгодмоор байна л да. Миний талаар чи бусдын амнаас янз бүрийн зүйл сонссон байх. Худалж, улгаач, луурчин гэдэл. Нэг иймэрхүү төгчийг сонсч амжаал байлгүй дээ. Тэгэхээр би чамд үннийг хэлэх болно. Үнэн гэдэг бол би хэмээн ятгаж эхэлдэг. Тийм ээ, эрхэм сонсогч минь. Үнэн гэдэг хүн өөрөө юм. Тухайн хүний талаарх бүх үнэн тухайн хүнийхээ л дотор дурсагдж, мартагдж, магадгүй уушлагдж, урагдж, аль эсвэл бүр урган төлжиж, боловсрон хөгжиж байдаг болов уу? Тиймээс хүн таны үнэн мөний талаар хэн нэг нь худал цуурч эсвэл өөрийнхөө үзэж дүгнснээр танд өрөөсгөл хандах байдал гарах үед та энэ ч вэ? Та л өөрийгөө тэр хүний үзэж байгаа шиг бодоогүй бол таны л зөв байна. Учир нь хүний үнэн мөн чанар сайн сайхан зан тал гэдэг бол бүх хүн мэдэх шаардлагагүй гэсэн ч дотроос нь үргэлж гэрэлтэж байдаг ямар ч зарлалгүйгээр хизээ дэрэлтэй байсаар ирсэн бүх цаг үеийн хамгийн үнцэнтэй амьдралыг тэтгэгч аминд юм билээ. Тиймээс эрхэм сонсогч та энэ амьдралаас юу хүсч, юуг мөрөөдөж байна? Түүндээ хүрнэ гэсэн итгэл хийгээд бодол санаагаа хинээрч бүхэндүүл. Хэнийгч бүү хүрэг. Таны үнэн бол та. Гэрэлт нарны дор хүн бүр өөрийн гэсэн нэгэн гэрлэг асааж амьдрдаг учиртай.
Тиймээс та өөрийнхөө дотор тээж торниулж яваа. Тэр бүх сайн сайхан үнэн мөн чанараа өөрөөрөө хамгаалж яваарай.